Монгол хүнийг бид дэлхийн хүн болгон хүмүүжүүлэх ийм хэрэгцээ шаардлага өнөөдөр геополитикийн үүднээсээ ч тэр дэлхийн даяаршлын олон асуудлын үүднээс бид нэр заавал хадгалан хамгаалах шаардлага үүсэж байгаа юм аа. Алсын хараа 2005 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого бол үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эхэлж байгаа. Монголчууд хэн юм? Монголчууд хэн биш юм? Монголчууд бидний оюун санааны давхцал юу юм? Өнгөрсөн одоо цагийн ирээдүйн солилцол юу юм? Үүн дээр тулгуурлаж бид нэр хэрхэн үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бий болгох вэ? Энэ маань өөрөө хөгжлийн гол төв байх уу? Намайг Бум Учир гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн багш, антропологч мэргэжилтэй хүн байгаамаа. За хүн судлал гэдэг маань хүнийг юу хүн болгодог вэ? Ямар хүчин зүйлүүд хүн болгодог вэ гэдгийг олон талаас нь судалдаг ийм шинжилгээ ухааны салбар байгаа юм аа. Бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр хүүхдүүд маань гадны хэл соёлыг их сонирхох болсон, гадны хэлээр ярьдаг болсон. За зарим судалгаанууд монгол хүүхдүүд маань монгол хэлэндээ муу байгааг хүртэл харуулдаг болж байгаа юм аа. За энэ бол юу гэсэн үг вэ гэвэл бид монгол дархлаагаа, Монголын үндэсний ижилслээ тодорхой хэмжээгээр алдаж байгаа төгшүүрийн дохио гэж хэлэхэд буруутахгүй байх. Тийм учраас миний хувьд, антропологч хүний хувьд хийхийг зорж байгаа, хүсэж байгаа хамгийн гол зүйл бол юу вэ гэхээр монгол хүнээ үеийн үед монгол байлгах хууль эрх зүйн, боловсролын, соёлын боловсролын, нийтийн боловсролын маш олон салбарын хүчин зүйлүүдийг, нөхцөл байдлуудыг улам бүр бэхжүүлэх явдал юм аа. Ерөнхий сайдаа багаар нь дэмжи. Монгол ардын нам